сэтгэл зүйч Бадрал ирсэн байна. Ирсэн байна. Таныг студид оръё. За зарим үзэгчд маань бол comedian гэдгээр нь бас сайн мэддэг. За өглөөний мэнд сайн уу? Ишээ тагаалаас явчих. Чивчээ зүгээр микрофон өөртөө ортуулаад яг өглөөний мэнд ямар аз жаргалтай гоё орж ирж байна нэг л харсан чинь инээмсгэлмээр санагдлаа. Ашгүй дээ. Аз жаргалтай эхэлж байна. За сонь сайхан юу байна да? Өглөө хэрхэн яаж эхлүүлв? Тэгэл өдрийг яаж эхлүүлж байна да? Би ер нь их эрт босдгоо л дээ. Тэгээд та нар таралт ойр талцсан гэх. Босвол танах руу шууд ирлээ. За окей, баярлалаа. Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Тэгээд цаг зав гарган ирсэнд баярлалаа. Тэгээд манай үзэгчд маань бол мэдж байгаа ах. За комедиан, за мөн сэтгэл зүйч Бадрал. Гэхдээ танихгүй хүмүүсээ өөрийгөө сайхан танилцуулаад, товч танилцуулаад тэгээд хэдүүлээ яриан дарыг. За намайг болохоор Бадрал гэдэг одоо 30 настай нэг хүүхдээ аав. За тэгээд нөхөр ийм хүн байгаа. За тэгээд сэтгэл зүйч мэрэгжилтэй. Тэгээд одоо сэтгэл зүйн зөвлөгөө тийшээ голдуу ажилласан. За нэг 500 гаруй хүнтэй давтагдаагүй тоогоор ажилласан. За тэгээд яг та нарын хэлсэнчлэн одоо чөлөө цагаараа тэ хоббиороо комеди хийдэг. За тэгээ подкаст хийдэг. За ийм хүн байна. Ойрын үеийн санаа чи юу вэ? Ойрын үеийн санаа чи сэтгэл зүйч подкаст гэх подкастыг одоо 20 оноос эхэлсэн байдаг. Тэгээд энийгээ дахиж одоо сэргээж байгаа, камбэк хийж байгаа гэх юм уу? Season 2-ыг хийж байгаа. Тийм тэгээд яг энэ подкастын зорилго бол одоо яг сэтгэл судлаач хүний хувьд бол зарим зүйлүүд аягүй ойлгомжтой байгаад байдаг. Гэхдээ нөгөө хүмүүст тэр зүйлүүд мэддэхгүй байх нь бол зөндөө байгаа. Хүмүүс тэрийг мэдээгүй явж байгаа зөндөө. За тэгээд сүүлийн үед бол техник технологийн хөгжлийн ачаар хүмүүс бол аягүй сайн мэдээлэлт болж байгаа. Гэхдээ зарим зүйлүүдийг стил мэдээлэх хэрэгтэй байна. Ийм учраас ер нь мэдээлж байгаа гэсэн. Хэдүүлээ өнөөдөр ерөн нь бол нийгмийн сэтгэл зүйн талаар, за нийгмийн сэтгэл зүйн эрүүл мэнд түүнд одоо нөлөөлөх хүчин зүйлсийн талаар бас жоохон чухал сэдвийн хүрээнд ярилцах байгаа. Тийм тэгэхээр Бадралаасаа бас яг мэрэгжлийн сэтгэл зүйчийн хүний хувьд ер нь нийгмийн сэтгэл зүй гэж юу гэж тодорхойлоод байгаа юм бэ? За хүний сэтгэл зүй гэдэг бол айгүй төвөгтэй зүйл. Нэг хүний сэтгэл зүй. Дотроо тэ нөгөө бага насны дурсамж байх юм уу те. Эсвэл одоогийн таны эмоц, таны бодлын хэв загвар яаж байгаа гэдгээс маш олон зүйлээс хамаарат. Тэнгүүд энэ төвөгтэй сэтгэл зүйтэй те 1 сая хүн чинь нэг хотод яаж амьдарч байгаа те. Энд чинь ингээл нийгэм энэ хоорондоо яаж одоо те учраа хиндэ буулт хийж өгöd байгаа. Ямар зүйл захирагдаад байгаа юм те. Тэгэхээр одоо энэ илүү том зургаараа гэсэн үг. Одоо бас ингээд бидний бас нөө ярилцах сэдвийн өрөө нөө подкастын талаар ярилцсан л да. Тэгээд одоо ингээд нөө маш олон подкастууд гарч ийн тий. Одоо бидний одоо явж байгаа хэлбэр ч гэсэн нэг подкаст, за Бадрал маань бас подкаст хийж ийн гэд анзаараад харангуут би ингээд хамгийн хандлттай байгаа, үзэлттэй байгаа нь ер нь яг энэ нөө сүүлийн үед crime подкастууд нэгт байна. За ховжи ярддаг подкастууд бас их байна тий. За кино задланч гэдэг юм уу тийм иймэрхүү подкастууд их байна. За нэг хэсэг бол бүр crime подкастууд аллахын одоо шинжтэй тий энийг задлж ярддаг подкастууд бол нэлийн ирчийг авлаа л да. Тэгэхээр энэ би өөрөө бас сонсогч нь л байна л да. Байлаа л да гэдэг шиг ер нь хэрхэн хүний сэтгэл зүйд нөлөөлдөг юм болоо. За кино бол яг угаасаа нөө entertainment-ийн төрөл тийм ээ. За crime podcast бол бодитол явдлаас шүү дээ. Crime podcast-ыг ер нь бол team жанр үүсээгүй байсан ч гэсэн хүмүүс одоо нэг юм аллах те ийм зүйл бас ингээд ер нь жоох сонирхол төрдөг. Бид нар багтаа нөгөө сууж байгаа л аимшиг те явдлууд гэж ярьдаг байсан шүү дээ. Нэг юм адреналин ялгаруулах юм дуртай байгаад. Тэгэхээр яг хүн бол угаасаа юм хайж идэг, юм ямар нэгэн байдлаар сонсно. Яг одоо тиймэрхүү сэдвтэй зүйл бол одоо байнга сонсоод ахна. Нийт дийлэнх олох хүмүүст ямар зүйлтэй вэ гэхээр одоо тэр нөгөө хайгаад байгаа адреналиныг бол ялгаруулна. Гэхдээ сөрөг тал нь сонсогчд бол ер нь жоохон параноид болох талтай. Одоо нөгөө тийм юм сонсдог хүмүүс орой өдөж гудамжаар явахдаа илүү төгшөр өндөртэй. Тэр айсан хүнд аргал хөдлөн гэдэг нь шүү дээ. Тэр шиг одоо ингээл харанхуу ердийн үед ингээл сайхан салхилаад алхаж чаддаг байсан гудамаараа одоо янз бүрийн зохиолоо бодоод идэг гэсэн үг. Нөгөө сонсоод идэг юм маань тэ харанхугаас гинт гараад ирэх гэдэг ч юм. Иймэрхүү байдалтайгаар илүү параноид болоод идэг. За энийг болохоор тайлбарлах юм бол хүний нөгөө нэг тархины автомат мэдрэлийн тогтолцоог хоёр хувааж үздэг. Симпатетик, парасимпатетик гэдэг. За симпатетик тогтолцооны хүн яадаг вэ гэхээр нөгөө
аюул занал хийл байна уу fight flight гэдэг горим руу шилжиж байгаа. Тулдах уу зүхтах уу гэдэг рүү. Нөгөө горим нь болохоор тайвшраад хоолоо боловсруул гэдэг горим. Одоо парасимпатик. Тэгэхээр бидний амьдралын өдөр тутмын одоо ихэнх цагууд жоохон тайван байдалтай өнгөрөх хэрэгтэй. Хоол боловсрч явах хэрэгтэй. Тэнгүүд гинт аюул гараад ирлээ. Нэг алууч над руу дайрчлаа эсвэл арслан ч юм уу те. Тэнгүүд одоо би хоол боловсруулахаа болоод симпатик систем рүү шилжихээр хоол боловсруулахаа болоод давсаг ажиллахаа бас болдог. Биеийн дархлын систем бас унтарчдаг. За тэгэхээр ийм үед бол одоо энэ системүүдийг унтраагаад шууд зутгах дээр тулдах дээр төвлөрнө гэсэн үг. Гэхдээ энэ урт хугацаанд үргэлжлэх юм бол эрүүл мэндэд сөргөнө л дээ. Тэгэхээр нөгөө одоо байнгын өдөр тутамдаа угаасаа стресс амьдрал бол зайшгүй орж ирэн тодорхой. Тэгэнгүүт өдөр тутамдаа тогтмол хиймлэр нөгөө нэг аллагын сценыг толгой дотроо ингээл алхаж явахдаа бодоол те айцтай байгаадахаар энэ бол эрүүл мэндэд мөн нөлөөтэй. Параноид байж болно. Параноид одоо те аюул ирэх гэдэг юм шиг юм мэдрэмж төрж болно. Гэхдээ одоо энэ одоо үхлийн ч юм уу те тийм одоо бодит одоо сэтгэл зүйн аюул нь бол тийм үхлийн хэмжээнд бол биш. Гэхдээ эрүүл мэндэд сөрөг байдаг гэсэн. Энийг бас харуулсан нэг судалгаа байдаг л да. Хүмүүст байгалийн зураг үзүүлээд тэгээд эндээс та юу харж байна гэдээ дүрслүүлж. Тэгэнгүүт төгшөр өндөртэй байгаа хүмүүс тэр байгалаас аюул байж болох зүйлүүдийг аюулгүй тод хардаг. Жишээ нь аалз те могоог илүү тод хардаг. Төгшөр багтаа байгаа хүмүүс бол ерөнхийд нь хардаг гэж. Сонирхолтой юм тийм. Сонирхолтой. Одоо сая нөгөө нэг нийгэмд бас нөгөө чочроос их асуудлууд гарч ирсэн шүү дээ 16-тай 32-тай 2 настай. Яг эдгээр зүйлс яг та ер нь нийгмийн сэтгэл зүгийг харахад одоо яг тэр crime podcast-ыг нөлөөлж гинүү. Одоо яг crime podcast нөлөөлсөйг баттай мэдэх арга байхгүй л дээ. Тэр гуравтай ярилцаж үзчихийж те магадгүй алуурчтай ярилцаж үзчихийж яг юу нөлөөлсөн гэдгийг харж болно. Гэхдээ ингэж ойлгох хэрэгтэй. Ердийн хүмүүс одоо бид сонсоод энийг одоо тэг параноид ч юм уу тэг төгшөр үүсгэх нь харин зүг зүгээрэж байгаа хүн сонсоод аллах үйлдэх тийм одоо яг магадгүй бодол төрж сонирхол тэг бодогдож болох юм. Гэхдээ аллах үйлдэлээ маш болохгүй. Харин сэтгцийн үед угаасаа нөгөө тогтургүй тий ер нь бол хөрсөн бэлэн болцсон байсан хүмүүст бол одоо тий Ted Bundy жишээ нь одоо өмнөх аллахын кейсүүдийг судалж аргаа нарийсгадаг байсан гэж. Тэгэхээр иймэрхүү байдлаар нөлөөлсөн байх боломжтой. Гэхдээ одоо тэднэрт заавал яг нөлөөлсөн гэх баталгаа бол байхгүй л та. Тийм. Тэгээд яг нөгөө бидний нийгэмд ч бас сэтгэл зүйн асуудалтай. За энэ зүйлд одоо бэлэн биш одоо сэтгцийн хувьд эрүүл гэдэг ч юм уу тийм янз бүрийн хүмүүс шүү дээ. Тэгэхээр үнэхээр яг нэг юм асуудалтай байгаа хүмүүс дээр нь тухайн подкастыг сонсоод бүр ингэж сэтэл болох магадaltaй байхыг бол үгүйсэхгүй л дээ тийм ээ. Тэгээд ялангуяа одоо хүүхдүүд жишээ нь маш их сонсож байна. Ялангуяа төлөвшөж амжаагүй тий өсвөр насны хүүхдүүд 10 жилийн хүүхдүүд сонсож ийн л та. Тэгээд тэдгээр хүүхдүүд сэтгэл зүйн хувьд ч гэсэн нэлээд тогтворгүй байгаа тий том бага насны хүүхдээс одоо том өн рүү шилжих энэ процесс дээр тухайн зүйлийг сонсоод байх нь бас нэлээд юм нөлөөллийг үзүүлдэг байх л та. Та энэ тал дээр юу гэж боддог вэ? Нөлөөлж их боломжтой. Ер нь нөгөө хүүхдийн төлөвшил хэр байгаас хамаарч. Одоо жишээ нь Альберт Бандурагийн нөгөө Бобо хүүхэлдэйн туршилт гэдгийг та нар сонсч ирсэн баг тий. За энэ талаар би товчхон ярив. Энэ бол нэлийн одоо эртний одоо тий 20 дугаар зуунд хийгдсэн судалгаа. Тэгээд сэтгэл судлалын классик туршилтуудын нэг ба хүүхдүүдийг нэг өрөөнд оруулаад тэгээд шилний цаана нэг хүнийг харуулж хата Бобо доол буюу одоо дондогма гэсэн үг. Дондогмаг нэг хүн ороод алхаар зохиол тий дээр нь гараал зодож бол иймэрхүү зүйл үзүүлж байгаа. Хүүхдүүд үзэж байгаа гэдгийг одоо тэр хүн мдэггүй юм шиг л хийнэ гэсэн үг. Бас нэг бүлэг хүүхдүүдэд нь болохоор нэг хүн ороод нөгөө хүүхэлтэйг илээл, инхрийлээл те үсээл иймэрхүү хайрлж харьцсан гэсэн үг. Тэгмэд хүүхдүүд яг дараа нь тэр өрөөр ямар ч зааваргүй тэр өрөөр оруулахаар яг тэр өмнөх харсан үнэлт өрөөдөг. Тэгэхээр нөгөө нэг нийгмээс суралцах онол гэдэг Альберт Бандураг онлоо. Тэгэхээр нөгөө бид нэр угаасаа хүссэн үсээгүй нийгмээс суралцж байдаг. Хүн хизээж хүүхдээ ганцаараа хүмүүжүүлдэг гэж үг гэдэг. Та яаж ч ганцаараа өсөж исэн байсан гэсэн, яаж ч гэрээр сургууль хийсэн байлаа гэсэн нийгэм бол заавал нөлөөлж байдаг. Тэгэхээр энэ огт нөлөөлөхгүй байх дахиад боломжгүй гэсэн. Яг яаж нөлөөлсөн гэдгийг бол бид нэр судалж ижил мэднэ гэсэн. Тэр хүмүүстэй ярилцж иж ч юм уу. Одоо ингээд би бас нөгөө сонсдолтой хаяа. Гэхдээ би сүүлд бас яг энэ Монгол улсад тийм нэлийн юм нийгмийг зочроосон гэм тэргийн дараа бол сонсохоос бол бүр үнэхээр зайлсхийсэн. Яагаад гэвэл нийгэм төртөө тэрэнгүү ийм аимшигтай мэдээллүүдээр дүүрэн байхад би дахиад тэрийг сонсож өөрийгөө дарклуулад бүр хямраагаад одоо яахав тий. Тэгээд би бол сүүлийн бараг 1 сарын хугацаанд сонсоогүй л дээ.
Тэгээд ерөнхийдөө ингээд тухайн ингээд хэрэгүүдийг сонсоод ахаар ингээд айгүй их сүүлийн үеийн хэрэгүүдийг сонсохоор ингэж аахгүй алуурчны кейс гэл харангуут маш олон өмнөх ингээд подкастууд бас сонссон хүмүүс байд юм байлээ. Тэгээд тухайн нөгөө хэргийг хийхээс өмнө бусад алуурчид хэрхэн яаж ажиллаж исэн ч гэдэм үү тий яагаад одоо яаж одоо хэргээ нуунд алдалсан тэрийг судалдаг ч юм уу интернетээс маш их хайлтыг хийсэн ч гэдэм үү тий ийм бас зүйлүүд бас нэлээд их байд юм байлээ. Тэгээд ер нь бол яг ингээд хүнд үзсний дараа нэлээд юм хүнд мэдрэмж төрдөг л дөө. Тэгэхээр энд бас магадгүй ингээд зарим хүмүүс донтцсон хүмүүс байх магадлалтай юу үзээд тий бүр ингээд айгаад байгаа хэрнээсээ л тэр айдсаа ингээд нуугаал дахиад үзээд идэх ч юм уу тий. Ер нь хүн айдс донтдог стрессинг гормонд донтох боломжтой. Адреналин жанкис гэдэг хүмүүс ч юм болохоор одоо яг тэр нөгөө аюултай яг тэр нөгөө бодит аюул эдгээр зүйлүүдэд донтсон хүмүүс байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө тэр одоо хадан дээрээс үсрэхгүйгээр одоо шүхрээр үсрэхгүйгээр хад руу авиралт хийхгүйгээр гэртээ байхдаа тэр мэдрэмжийг аваад байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг нэг төрлийн бас нөгөө хүний стрессинг гормонд дурлах одоо тэр зүйл гэсэн үг. Өөр ер нь тэгвэл яг адреналиныг тийм ингээд аваад байна штэ бид нар туртай юм байна хаяа ингээд одоо мэдрэх туртай юм. Тэгвэл өөр юунаас авах боломжтой гэдэм болоо. Ер нь бол подкаст сонсоод гарууд бол аваад байгаа юм штэ. Чаленж яг сорилтоос хамаарч байгаа гэсэн. Тэгэхээр яг энийг яг яаж хаашин чиглүүлснээс хамаарч байна л да. Жишээ нь би одоо 12 онд Александр Поли гэдэг одоо нөгөө wingsuit гэдэг шүү дээ. Нөгөө хэрэм шиг ийм нөгөө хувцастайгаар ингээд нисдэг тийм байдаг шүү дээ. Тэр одоо нисгэгчийн бичлэгүүдийг аягүй хүздэг байлаа. Тэ амар гоё юм хөгжмөн дээр нисэлтэй ингээд аягүй гоё үзүүлбэрүүд үзүүлээл. Яа би яг энэ нэг өдөр тэ энэ хүн шиг ингэж ниснэ гэж боддог байсан. Тэгээ би бас яг одоо аягүй эртнээс тийм донтцсон байсан байхгүй өөрөө бас. Одоо яг тиймэрхүү үсрэлт харайлт те эсвэл яг юм ямар нэг юм эрсдэл гаргах те эсвэл одоо яг комеди чинь ч гэсэн нэг төрлийн тийм мэдрэмж шүү дээ. Яг те чадвал айгуу том давуу талтай чадахгүй бол ичгвтер байдалд орно. Тийм эрсдэл ад сорих те тэгээ би бас одоо ингээ уул хатанд авирдаг байсан. Тэгээд байгалийн хатанд авирж байгаа нэг удаа бол 15 онд яг одоогоос яг 10 жилийн өмнө үхэх шахаж байсан. Тэгээд тэр мэдрэмжүүд гэхдээ нөгөө яг тийм амьд юм шиг мэдрүүлдэг байхгүй. Яг ингээл үхээ шахаал тэрнээс амьд гарахад те тэнгэр ямар гоё цэлмэг юм бэ? Агаар ямар гоё юм бэ гэдэг нэг юм амьд мэдрэгддэг байхгүй. Гэхдээ энийг өөрөө яаж чиглүүлэхээс хамаарч байгаа. Жишээ нь одоо миний саний ярьсан хад бол амар аюултай. Яг та үнэхээр профешнл мэрэгжлийн хүн биш болвол. Тэгвэл миний дээр 12-нд үздэг хүн одоо энэ хүн яасан бол гэж үзэхэд нас орсон байж байгаа байхгүй. Facebook дээр баахан хүмүүстэй харамслын дурсгал бичээл те. Тийм гоё нисгэж байсан. Тэнгүүд нөгөө бид нар энэ одоо энийг ямар эрсдэлтэй эрсдэлгүй зүйл рүү чиглүүлж байгаасаа бас хамаарч байгаа гэсэн. Магадгүй заалан дотор те хамгаалтын бүслүүртэй одоо авиралт хийх юм бол аюулгүй. Эсвэл магадгүй та тэрийг чаленж болгож болно. Одоо магадгүй карьер дээрээ те илүү одоо аз орсон те илүү одоо нөгөө өөрийгөө сорьсон зүйл хийж болно. Энэ мэтэр ингэж явбал илүү сайн. Яг тэгэхээр хитрхи амархан амьдралаар амьдрахаар тарих айгу залах болчдөг. Цалин мөнгөн танд ингээд өөрөө амархан ороод ирж идэг. Эсвэл та бүр авахт ажил хийдэггүй хүнээр тижэл гэдэг ч юм. Ийм бахаар сэтгэлгээ айгу удаан болоод өмнө чаддаг байсан ба чадгаа болдог. Тэгэнгүүт магадгүй та буцаагаад те шинээр сургуульд багшлах хэрэгтэй болчлаа гэж бод. Их сургуульд те өөрийнхөө мэрэгчлэр. Тэнгүүд та магадгүй одоо те 16 лекц бэлдэх хэрэгтэй. Тэнгүүд 16 лекц бэлдэхийн тулд та дахиад толгойгоо ажиллуулах хэрэгтэй болж байгаа юм. Тэнгүүд магадгүй 16 лекц бэлдсэний дараа нэг семестрийн дараа тархичин буцаад өмнө чаддаг байсан зүйлээ чаддаг болчдөг гэсэн. Тэгэхээр та магадгүй магистрийн ч юм уу бакалаврын ч юм уу диплом бичлээ. Айгу хурдтай юм гүйцэтгээс сурцсан байлаа. 3 жил амарлаа. Нөгөө юм юу ч хийж чадахгүй болсон байна. Айгу залхууд эхэлж чадахгүй. Тэнгүүд нэг мэдхэд эхлээд ингээд те хийгээд өөрийг хөвшилд оруулж байгаа буцаад одоо арсч идэг гэсэн. Тэгэхээр ер нь сэтгэлгээгээ айгу тийм гоё те шин юм сорьсон те хүч сорьсон. Одоо яг нэг ажилдаа дасаад ингээд бүр залхацсан хүмүүс байдаг. Тэгэхээр те өөрөөдөө ингээд шин сорилттай авах юм. Ийм байдлаар стрессээ одоо зохицуулж болно гэсэн. Зөв. Намнад асуух юм байна уу? Одоо ингээд судлаад бас ингээд үзэнгүүт юу байна л да. Одоо жишээ нь хүүхдүүд одоо бага насныхаа авсан травмач гэдэг юм уу тийм эсвэл бага наснд авч исэн одоо хүчирхийллээсээ үүдээд ирээдүйд бас юм болж бүтэхгүй зүйл хийх заашлаад бүр хүний амьд одоо хүрэх ч гэдэм үү те маш олон одоо нөгөө гэмт хэргийн одоо судалгаагаар тухайн алуурчин яагаад гэмт хэрэг хийж байгаа гэдэг зүйлийг нь үзэнгүүт дандаа юм сэтгцийн асуудалтай хүмүүс тэр дундаа бүр бага наснаасаа эхлээд юм сэтгцийн гэмтэл авсан хүмүүс байдаг гэдэм бэлээ. Та энэ тал дээр бас юу гэж хардаг вэ?
Манай Монголд бол хүчирхийлэлд өртөөгүй өссөн хүмүүс бол маш ховор. Бүгд л одоо тодорхой хэмжээнд зодуулж өссөн. Харин тийм. За гэхдээ яг таны ярьж байгаа бол үнэн ямар төвшөнд очихоор аллага үлдээд байгаа вэ гэдэг нь нэг одоо баримт кам дээр нэг судлаач ингэж хэлсэн байсан. Хэрвээ цуврал аллага гэдэг мотор юм бол одоо бензин нь хүчирхийлэл гэж байгаа. Тэгэхээр нөгөө хойд гэхдээ яг тэрэн зүгээр яг юм ердийн эцэг ихэнтэй ухамсарын өгж байгаа тэр хүчирхийлэл биш. Бүр ингээд маш харгасаар те ингээд dysfunctional family гэж байгаа байхгүй. Жишээ нь бидний одоо амьдралд буруу юм ийс учраас шийтгүүлдэг, аав ээжтэйгээ те одоо зөвлөлдсөн учраас ингээд зөрчил үүсдэг иймэрхүү байгаа шүү. Тэгмээ тэр хүмүүс чинь яг яагаад зодулж байгааг ч ойлгохгүй. Тэгээ яг яагаад тэр хүн өөрийг ингэж харгислаад байгааг ойлгохгүй. Тим юмд өссөн хүмүүсээс тим зүйл үүсээд байгаа байхгүй. Зүгээр л тэг ингээд дэндүү их харгислаас гэсэн үг. Тэгээд энэ харгислалд өссөн хүн болгон бас алуурчин болохгүй. Одоо тийм юмд өссөн юм дахиад хүүхдтэй юм мэдрүүлэхгүй юмсан да гэсэндээ өөрийгөө залруулсан хүмүүс байгаа. Цаашдын өр удмаа тийм юмнаас сэргийлсэн хүмүүс байгаа. Эсвэргээрээ одоо нөө Бэтмен Жокер хоёртай л аягүй төстэй гэсэн. Бэтмен Жокер хоёр ч бас ер нь аль аль нь хүүхд насны драма те. Тэгсэр нэг нь алуурчин, нэг нь баатар байхыг сонгоод байгаа. Нэг одоо баг нэг дүрийн хоёр тал юм шиг байдаг шүү дээ. Тэгэнгүүт энэ бас одоо яг хүний өөрийн ухамсар те. Тэр яг хийж байгаа сонголтуудаас хамаарна гэсэн. Тэгээ нэг жижиг сонголт чинь нөгөө цасан нуранг ингээд жижигхэн байж байгаа л нураал томордог шиг ингээд өөр тийш гулсаа явчих магадлалтай. Тэгэхээр яг нөгөө яаж амьдрмаараа гэдэг чинь л айгуу том сонголт гэсэн үг. Ер нь одоо ингээд цуврал алуурч хүмүүс юм байна тийм ингээд яриад байгаа ч гэсэн цуврал алуурч байх боломжтой байсан хэрнээ зүгээр л магадгүй бизнесийг явуулсан хүмүүс зөндөө байгаа гэсэн үг. Тэрийгээ дарцсан хүмүүс, тэрийгээ дийлцсэн хүмүүс зөндөө байгаа гэсэн үг. Одоо тэгэл нөгөө Facebook дээр гэл хөвчлэн нөгөө Facebook дээр бид нар аягүй олон мэдээлэл авч яана л та. Тийм тэгэл сая бол нөгөө иргэдийг бүр ингээд сэртгийлгэм тий 16 настай болон 32 настай эмэгтэйчүүдийн аминд хүрсэн ч гэдэг юм уу тий бүр ингээд 2 настай хүүхдийн алга болт гэдэг юм уу маш олон юм сэтгэл одоо эмзэглүүлэн мэдээллүүдийн урсгал донд бид нар амьдарч байна л да. Тэгэхээр иргэд ер нь тий энэ мэдээллээс өөрийгөө хэрхэн яаж одоо ингээд сэтгэл зүгээ хамгаалж жоохон тайвшруулах гэх юм одоо энийг сэтгэл зүгээ эрүүл байлгах боломжтой байд юм болоо. Хүссэн үсээгүй л бидний замд бидний одоо уцаа ингээл онгойлгох төдийл гарч ирээд байна л да. Тэгэхээр боломжтой. Яаж вэ гэхээр шийдэл төр төвлөрнө гэсэн үг. За одоо тэр ингээд ийм аллага болцсон юм байна. Энэ бол үнэхээр жигшүүртэй зүйл юм байна. Би нэг өдөр болгон шалгаад ах юм бол өдөр болгон би нөгөө симпатитик тогтолцоонд шилжээл fight flight response-д амьдрна гэсэн үг. Нөгөө нэг хүн нэг өрүүлдсэн болчихдээ шүү дээ. Нэг юм өөртөө хэрүүлэхгүй багт хэрэлдээд байгаа ч юм уу тий. Симпатитик тогтолцоо байгаа хүн чинь аюул нөгөө байна гэсэн мэдрэмжээр өөрийгөө хамгаалсан байдалтай болчдөг байхгүй. Тэгэхээр нөгөө би одоо тэрний шүүх хурал хийзээ болох юм. Үр дүн ямар байна? Тэгээ тэр өдөр нь магадгүй тэнцэж очиж агсаж болно. Тэгээ очиж өөрийнхөө үзэл бодлоо хэлж болно. Тий. Бусад одоо нэг ийм үг байдаг шүү дээ. Та юм өөрчлөлт хийж чадах юм бол санаа зовоод яах юм? Өөрчлөлт хийж чадахгүй бол бас санаа зовоод яах юм гэдэг шиг. Тэгэхээр нөгөө яг чадах юм аа гэж чадахгүй юм дээрээ зүгээр бодол санаа одоо хоолой боловсруулах дээрээ төвлөрөх хэрэгтэй гэсэн. Энэ нөгөө хүн чинь айгүй их юм шаналсан үед хоод хотоодоор давхгүй гэдэг байгаа шүү дээ. Давдггүй гэдэг байгаа шүү. Тэр чинь энэ байхгүй юу? Нөгөө симпатитик тогтолцооны үед ходоод ажиллахаа болчихж байгаа. Одоо энэ crime podcast одоо хийж байгаа шүү дээ. Яг тэгэхэд одоо мэдээлэлээ хаанаас ер нь авдیں۔ За яг мэдээлэлээ хаанаас гэдгийг хэлээд яах. Тэр тийм яах гэж бодлоо. Тэр ер нь яг crime podcast хийх болсон хамгийн том сэтэл нь юу вэ? Би crime podcast хийж байгааг л те. Сэтгэл зүйч подкастн дээрээ одоо нэг дугаар хийжсэн. Гэхдээ манай одоо таньдаг сэтгэл зүйчнэрийн одоо дөрөн байдаг. Алуурчдыг одоо магтах өнгө аястайгаар ярихгүй гэдэг. Тэгэхээр яг нөгөө тэр crime podcast-ийн ч гэсэн ер нь одоо нэг яадгүй гэсэн магтадгүй гэсэн. Тэгээ ер нь бол сануулга байдлаар ингээд сэрэмжлүүлж бас ярьдаг гэж хэлж илээ. Тийм зарим тохиолдолд яг нөгөө хүмүүст одоо юу гэдгийг ийм хүмүүс байдгийг шүү тий. Ийм одоо кейс тохиолдол бол гардыг шүү. Тэгэхээр охид бүсгүүчүүд маань юу гэдгийг ийм зүйлээс бас болгоомжтой байгаараа ийм залуучууд иймэрхүү байдлаар бас өгөөш болдгийг шүү гэдэг нэг ийм сэрэмж дохиог өгөөд идэм болов гэж нэг талаар нь зөвтгөх юм. Нөгөө талаас тий нэг талаараа бас ингээд зөвтгөх боломжтой. Нөгөө талаараа юу гэдгийг бас үнэхээр сэтгэл зүйд нөлөөлөд байна уу ил тийм. Би өөрөө бас нөгөө нөлөөлүүлэгдэжсэн хүн болохоор бас яг айгүй сайн мэдээд байна л да. Тэгээд бүр ямар сайндаа сүултээ бүр болсон. Тэгээд яг одоо Бадрлын хэлдгээр бас донтох магадaltaй байсан. Тэгээд би ингээд машиндаа тавьчаал эсвэл нөгөө нүрээ будахтаа ингээд сонсдог ч юм уу тий. Тэгээд сүултээ бүр эн чинь өөрөө бүр дарклаад ирсэн. За болио эн чинь
нийгэм тэртээ дэргүй юм байхад ч тэгээд би өөрийгөө нэмж яхав гэж бодсон юм л да. Тэгээд гол нь энэ дээр ямар нэгэн одоо YouTube дээр бүгд байгаа штэ. Тэнгүүд хүүхдүүд сонсохгүй байх одоо юу гэдгийг тэгээ хүүхдүүд ч одоо ер нь дунд ангийн хүүхдүүд л гэх туцтай болчлаа шүү дээ. Тэнгүүд хянах бас боломжгүй болчиход байна л да. Тийм тэрийг одоо сонсож гин үү, сонсохгүй байна уу гэд. Тэгэхээр ер нь хүүхдийнхаа сэтгэл зүйтэй яаж одоо ярилцаж тийм илүү зөв байдлаар чиглэх хэрэгтэй юм болоо. Ялангуяа энэ өсвөр насны хүүхдүүд. Гоё асуулт байна. Яг хэрэгтэй зүйл юм. Тэгэхээр бид нэр хизээч тэр мэдээллийг бүрэн хааж хорч чадахгүй. Бид нар бүр нэг намын тогтолцоо зуулс байгаад тэрийг хаалаач гэсэн хин нэгэн тэрийг олж сонсоод нууцаар айгу амттай зүйл юм шиг болж тарна. Арай бага тархалах л та. Гэхдээ тийх хэрэггүй. Бид нар бол ардчилсан одоо чөлөөт одоо тэг хүн болгон үгээ хэлдэг юм эрхчлөлт улс учраас тэрийг бид нэр хизээч угаасаа нэгдүгээр хааж чадахгүй, чадсан ч угаасаа утгагүй. Харин таны хэлж байгаа яг зүйлийн шийдэл нь бол яг боловсралхгүй. Тэгэхээр та бидний өнөөдөр хийж байгаа зүйл гэсэн үг. Тэгэхээр бид нөгөө энэний эсрэг байр суурьтай хүмүүс үзэл бодлоо бас хэлж явах хэрэгтэй. Энэ бол ийм аюултай байдаг шүү гэдгийг хэлэх хэрэгтэй гэсэн үг. Сөрөг талууд одоо ийм байна. Давуу талууд нь бас ийм байна гэдгийг тэр хүмүүс өөртөө давуу талаа бас хэлэх хэрэгтэй гэсэн. Сөрөг талаач бас нуулгүй болно хэлвэл зүгээр л дээ. Тэгэхээр харилцан нөгөө иймэрхүү одоо үзэл бодлыг одоо чөлөөттэй байдлаар ингэж дуугаа илэрхийлж явах нь бол аюул сайн. За яагаад тэгэхээр одоо жишээ нь би бас нэг юм анзаарсан нь манай ингээд нөө медиад ийм сошиал хамгаалалт аягүй сул байна. Бүхэл бүтэн улс шүү дээ. Тэгсэн хэрнээ ингээд кинорууд ингээд нийгэм рүү чи яаж дайрж болж байна. Гэр бүлийн тогтолцоо руу чи дайрж болж байна. Тийм тий. Тэгээ гэр бүлдээ үнэнч биш байх нь бол хэвийн зүйл. Одоо ийм мессеж бол Холливуудаас аягүй их орж ирдэг. Энийг яг барууны нийгмээс гэж ярих нь бол дийгстүүлж. Барууны нийгэм өөрөө тэрнийхээ эсрэг тэмцэж байгаа. Одоо тий Холливуудад одоо иймэрхүү мессеж айгүй их байдаг тий. Чи ингээд нөхөртэй байлаа. Нөхөр чи айгүй bad guy тий айгүй юм нөгөө явцгүй guy. Тэнгүүд чи гинт нэг гой хүнтэй уулзчихлаа. Тэнгүүд энэ хүн чинь гой байвал энэ нөхрөөсөө салаад энэ хүнтэй суугана айгүй зүгээр тий. Ягаад гэвэл энэ чинь муу хүн учраас чи өөрийгөө хаяад чи өөрөө гой юм руу явах хэрэгтэй шүү дээ гэдэг ийм үзэл одоо ингээд айгүй их өнгөн тарана. Тэг энийг яг ингээд үзэх юм бол ерөөсөө тэр хүнийг буруутгахааргүй яг зөв юм шиг харагдуулна. Энэ хүний далд хумсарт юу суулгаж байгаа гэхээр эхнэр чинь нэг өдөр арчаагүй байх юм бол энэ гой хүнтэй явчих л та гэдэг юм. Тэгэхээр бид нэр ингээд хүндээ гэр бүл болж амьдарч үдсэн бол тий арчаагүй байх өдөр хүн болгонд байна. Тэгээ муу байх одоо сар хүн болгонд байна. Тэнгүүд энэ үед нь ингээд тэгээ бид нэр ингээд нөгөө хүнээ орхиж яваад байвал юу болох вэ тий. Тэгэхээр ингээд даалт ухамсарт ингээд ийм буруу зүйлсийг нормалайз хийгээл гэдэг. Одоо тэгээ friends with benefits гэдэг ч юм уу тий one night гэдэг ч юм энэ зүйл нийгэм рүү маш хүчтэй дайрсан. Тэнгүүд нөгөө завхааралтай гэр бүлдээ үнэнч бос байдал гэдэг зүйлийг маш хүчтэй тараачиж. Тэгээ ганц удаагийн дээ одоо ийм тэгээ have fun тэгээ зугаацсан штэ гэдэг иймэрхүү тайлбар бид нэр өөртөө хэлэх боловч эцэст нь ингээд одоо харахаар дэлхийн дундаж наслалт одоо дэлхийн гэр бүлийн дундаж наслалт 11 жил болсон байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө ингээд гэр бүл гэдэг тогтолцоо руу дайрч чадах юм бол ямар ч нийгмийг ингээд аюу хэцүү байдалд оруулж чаддаг. Тэгэхээр энэ байдал бол чөлөөтэй дайрч байгаа. Тэгэхээр энэний эсрэг бид нэр Холливуудын киног хориглох юм уу? Тэгээ бид нэр зүгээр л боловсрал энэ дээр аюул чухал байдаг. Тэгээ ийм аюулууд байдаг гэдгийг. Тэнгүүд чинь одоо дайрсан санаатай санаандгүй юм дайралтууд байгаа. Жишээ нь Монгол кинон дээр хүчингийн соёлыг санаандгүй сурталчилж байгаа. За яг одоо тэг нэрийг хэлээд яг нэг одоо аюул гой сурал байсан, аюул сайн хийсэн байсан. Би тэр үед ямар гой хийсэн бэ гэж бодож байсан. Тэгсэн чинь ингээл тэг нэг эмэгтэй рүү тэг хоёулаа мүлхий хэн мүлхэх вэ гэж байгаа юм. Тэгэл нөгөө эмэгтэй рүү тэг ямар зөвшөөрлөгөөр ярьж. Тэг эн чинь тэг үндэсний соёл гэж ярьж болохгүй. Эн чинь хүчингийн соёл, хүчин хийдэг хүмүүсийн соёл байхгүй. Тэгэхээр Монгол хүмүүс бүгд тийм биш. Чингис хаан жишээ нь тэг хүний их нэрийг булаахыг хориглоно гэж тийм хууль гаргаж ирсэн шүү. Тэгэхээр чи ийм зүйлийн эсрэг одоо Монгол хүмүүсийн энэ эсрэг. Гэхдээ тэр дотор хүчин хийдэг хүмүүс гэж үж байгаа. Тэдгэрийн соёлыг өөртөө мэдхгүй сурталчилж байгаа байхгүй. Бас нэг киноны трейлер харсан чинь нэг хүн одоо тий яг хамт амьдрэх ч юм уу хин чин тий нэг хүн ингээл усанд орж явт нэг ингээл харж исэн чинь бас нэг одоо залуу хүрээд ирж байгаа. Тэгэл айд цочсноо хоорондоо инээлцснэ хамт үзээл тий. Эн чинь voyeurism гэдэг гаж донгийн төрөл. Зарим улсад эн чинь хуулиар хориотой зүйл. Тэнгүүд энийг ингээл хэвийн юм шиг тараагаад байгаа. Тэгэхээр нөө манай нийгэмд ийм медиагийн хамгаалалт гэж юусэн байдгүй мэй гэж ойлгоод байгаа. Яг үнэ. Сүүлд бас нэг яг нэг юм кино тэгээд тэр нөгөө тасцсан кинонуудыг нь харахаар л бүр өстөө биеийн шар ус басна гэдэг шиг нэг юм багштайгаа ч билүү нэг юм ямар ч хэсэг нэг юм кино нэлээ их явсан. Гих мэдчлэн нэг юм хүний нэг юм жоохон муухай ёс зүй рүү ингээд хитрхи халтсан ч юм уу тийм зүйлүүд бас их ажиглагдсан. Тэгээд кино одоо медиа гэдэг бол нэрээ яалтч хүнд даалт байдлаар шууд нөлөөлдөг л дөө. Ялангуяа би бол бас оюутан байхдаа ингээд үзчихсэн кинондаа хит ороод тий өөрийгөө барыг доторх одоо дүр
төрний юм шиг одоо төсөөлдөг ч юм уу тий. Тэгэхээр ер нь одоо залуучууд маань ч гэсэн бас нэлээ ийм зүйлийг харж байгаа нь үзэж байгаа нь бас хэцүү. Дээр нь тоглож байгаа тоглоомноос шалтгаалаад тий нэлээ ийм юу гэдгийг юм битээ маш ийм хурдан шийдвэр гаргадаг ч гэдэм үү тий иймэрхүү зүйл ажиглагдаад байгаа байхгүй. Жишээ нь одоо Roblox гэл тоглоом бол маш олон төрөлтөлдөг. Гэхдээ тэнцээ ингээл өхөл гэдэг зүйл юм маш юм амархан мэтээр харагдуулаад мэдрүүлээд байгаа юм шиг надад бас анзаарагдаад идэгин. Энэ тал дээр та ер нь бас юу гэж харж байна? Яг нөгөө тоглоом тоглодог хүмүүст desensitization гэдэг зүйл болдог. Одоо эрэгтэй хүмүүст бол энэ айгүй хэвэн байдаг. Байглаасаа эрэгтэй хүн ер нь өхөл гэдэг зүйлтэй айгүй юм дасгад бэлэн байждаг. Тэгээд одоо бид нар бол бүгд л одоо Counter Strike те хүний нүүрлүү толгоороо одоо буудчих илүү сайн гэдэг тоглоом тоглож байгаа шүү дээ. Тийм шүү дээ хийж бат. Гэхдээ энэ бол яг бидний сэтгэл зүйд бүгдэнд нөлөөлөхгүй. Одоо яг эмэгтэй хүмүүсийн хувьд бол арай өөр байгаад. Эмэгтэй хүмүүс угаасаа л нэг одоо төдийлэн тэм зүйлд нэг татагддаггүй. Тэгэхээр байглаасаа эрэгтэй хүн чинь нөгөө ал эсвэл алагд гэдэг зүйнтэй. Аялдан дагалд гэдэг зүйнтэй байхгүй. Тэгэхээр нөгөө нэг одоо арслан ирлээ нэг сүргийн одоо ахлагчийг аллаа. Тэгээ бусад эрэгчнүүдийг алах уу эсвэл нөгөөдөл нь тэр эрэгчийн дагалдах уу гэдэг ийм л сонголт байдаг. Тэгэхээр нөгөө эрэгтэй хүний дотор бол одоо яг тийм дайн тулааны инстинкт бол угаасаа байж байгаа. Аллах дайн тулаан орчин шал өөр байхгүй. Ягаад нөгөө мафийн боссыг айгүй бид нэр лаг юм шиг харуулдаг хэрнээ мафийн босс ч одоо Pablo Escobar ч бүр хичнээн хүн алсан бөөмөд шүү дээ. Тэгсэр нөгөө цуврал алуурчдыг бид нэр жигшдэг байхгүй. Тэгэхээр нөгөө аллах гэдэг чинь хүйтэн цуст аллах гэдэг чинь шал өөр зүйл. Сэтгцийн асуудалтай хүний хийдэг зүйл байгаа байхгүй. Дайн тулаан гэдэг чинь бол яг цагаат тулахаар тэгээ одоо Орос Украины тэгэл зүгээр гэртээ зүгээр л мөрөөрөө талхаа аваад байжсэн хүүхдийг тэгээ дайн тулаанд орхос үр аргагүй бол байлдаж байгаа юм. Тэгэхээр эрэгтэй хүний дотор бол ийм бол байх нь байдаг. Гэхдээ энэ зурлал аллагыг ч юм уу зөвтгөж байгаа юм биш шүү. Тодруулж хэлээ. Энд чинь нөгөө K-drama ч одоо айгүй амар хөгжсөн байгаа шүү дээ. Тэгээ нөгөө нэг одоо би зүгээр ингэж анзаараад байгаа. K-drama дээр одоо ялангуяа нөгөө нэг сургуультай холбоотой кинонууд дээр ер нь ихэвчлэн л дандаа дээрлэхэлтэй байдаг. Тэг ингээ бүр байнгын. Тэгвэл яг K-драмаг үзэж байгаа хүмүүсний голцоо яг үнэндээ бол ерөөсөл 10 жил өгдөг байгаа. Тийм үү. Тий, ер нь бол миний ойр хавийн хүмүүс бол тэгээ миний дүүн нэрээр бол бүр амар сайн мэддэг байхгүй, мэддэг байхгүй. Тэгэхээр энэ өөрөө ингээд би одоо яг тэр нэг одоо энэ чинээс үгж ярих гэдэг нь хэр дээрлэхэлт үүнээс болж өсөх үү? Боломжтой болоо. Түрүүний хэлсэн чинь яг хараад тэрийг гоё гэж бодож байгаа бол өснө. Хараад тэрийг муухай санагдчихвэл өсөхгүй. Тэгэхээр Солонгосын соёл Монголын би гэхдээ ер нь монгол хүмүүсээс жоохон бас бахархдаг. Яа тэгэхээр бас яг нөгөө суур хүн чанар аюу сайтай хүмүүс. Одоо ингээл гудамжинд ингээл зам асуухад те ямар ч гадны хүн асуусан ингээл хэл усгүй байсан ч ингээл яаж иж байгаа зааж өгөх амар дуртай. Тэг өглөө нэг 7-8 үед та нар ингээд те Бээжинд явж байгаад ч юм уу хүнээс зам асууад үсттэй. 10 хүний баг 9 нь хариулахгүй. Та нартай ярихчгүй. Тэгэхээр нөгөө манай монгол хүний нэг юм хүн чанартай зүйл гэж байдаг. Тэгэд хэдийгээр нөгөө ядуурл те нийгмийн одоо ингээ ядуурлаасаа болоод айгүй холгаад эрэмтэй санхүүгийн холбоотой гинтрүүд өсдөг штэ. Баян газар бол хар тамхины хэрэг өсдөг те. Тэгэхээр нөгөө ингээд хэдий ядуурлаасаа болоод иймэрхүү хэцүү байдалд байгаад байгаа ч гэсэн яг нөгөө төрийн нуруу төвшин байхад гэдэг шиг яг юм суур хүн чанар сайтай хүмүүс их байгаад байгаа байхгүй юу. Тийм учраас бас ингээд буруу юм руу шууд давшчихгүй те. Одоо сая тэр аллага болоход ингээл маш олноороо тэмцээлтэй тэр хүмүүсийг мэдгэчгүй хүмүүс ингээл бөөнөрөө цуглараал те. Яг ийм нөгөө хүний ийм халуун сэтгэл бас байгаа цагт бас учиртай байгаа да. Жишээ нь сэтгэл зүйчийн ёс зүй ингээл маш олон зүйл заалтууд гэж байдаг. Гэхдээ тэрнээс өмнө 5 зүгээр яг ингээд сайн дүрмийг тавьчихдаг байхгүй те. Та хүмүүсийг ингээ хорлохгүй байх хэрэгтэй, үйлчлэгч сайн сайхны төлөө байх хэрэгтэй гэдэг шиг яг нэг үндсэн юм аягүй чухал. Тэгэхээр бид нөгөө бүх тал дээр хүмүүсийг боловсруулж чадахгүй ч гэсэн яг нэг үндсэн хүн чанар гэдэг ийм юмыг аягүй сайн хадгалж байгаа. Энийг хүндэтэлдэг байх хэрэгтэй. Одоо харахаар нэг харамсалтай зүйл нь хуулийн ч юм уу хууль аягүй сайн мэддэг хүмүүс ёс зүйг мартчихдаг. Тэгээ хуулийн хувьд ийм юм байна. Хуулийн зураг ингэж ашиглана гэд ёс зүй байхгүй болчиход байгаа. Тэгээ жишээ нь одоо тэ нөхөр чи одоо таныг ингээ хуураад тэ ингээд одоо танаас ийм юм мөнгө салгаж байгаа юм байна. Тэ гэхдээ хуулийн хувьд бол энэ ийм зөв гэж байгаа юм. Тэнгүүтээ энэ бол таны одоо араар тавьсан таны бол эрэхтэй энэ бол гэдэг энэ талаас яриад байгаа. Гэхдээ тэр яагаад тэр цаад хүний сэтгэл шархалж байгаа, яагаад хүүхэд өнцөрж байгаа, яагаад улс оронд ийм зүйлд амжирахгүй байх талаар ярьж чадахгүй юм те. Яагаад гэвэл тэр хүн давж харж чадахгүй байх. Тэгэхээр бид нэр тэр хүн магадгүй олох мөнгө л бодож байгаа гэсэн. Тэгэхээр нөгөө ёс зүй хүн чанар хүнлэг байдал гэдэг юм ч аягүй чухал. Монгол хүмүүс бол энийг аягүй сайн эрхмэлдэг байсан. Хэдийгээр нөгөө аягүй дайчид байсан ч гэсэн энийг би аягүй эрхмэлдэг байсан гэж боддог. Одоо ингээд нөгөө сүулт юу ялаа л да ингээл би ингээл гинт ботсон байхгүй юу.
өмнө нь энэ гэмтгэргүүдтэй асуудалтай байгаа зүйлс одоо энэ аллагууд ийм их байсан уу? Эсвэл одоо энэ хүмүүсийн сэтгэл зүйн ингэж өөрчлөгдөөд энэ гэмт хэргийн тоо ингэж ихсээд байна уу? Магадгүй өмнө нь бид нар хэвлэл мэдээллийн хэрэгсэл хөгжөөгүй байсан учраас энэ талаар мэдээлэл авдаггүй байсан юм уу эсвэл тийм ийм асуудал нэг юм сонирн байгаад байна л да. Одоо нөгөө мэдээллийн 900 гэдэг шиг бидэнд ингээд хүртээмжтэй тараад байгаа болохоор бид нар ийм болоод байна гэд мэдээд байна уу? Эсвэл бидний сэтгэл зүйд асуудалтай болчихоо. Айгуу олон асуудал бүх юм яг одоо жамаараа явж байгаа гэсэн. Бодгилжилт гэдэг зүйл бол одоо өмнө нь болохоор бид нэр коллективист хүмүүс байсан. Одоо яагаад тэгэхээр одоо ч коллективист хүмүүст байгаа суман дээр коллектив байна гэсэн хөдөөний суман дээр. Яагаад тэгэхээр магадгүй 200,000 хүнтэй хин хинийхээ хүүхдээ гэдэг бүгд мэддэг. Тэгээ шүн ингээд сумын нэг айлд унтж байхад шүн нэг хүмүүс орилолтно. Манай Улаанбаатар шиг орилтож шүү дээ. Өглөө босоод тэдний хүүхдийг л тэгэл орилтох яасан болдоо чаавс. Бүгд бие биенийг мэдж байгаа. Ийм учраас коллективист байгаа гэсэн. Коллективист байх нь сайн талтай муу талтай. Тэгээ хувийн амьдрал гэж байхгүй муу тал нь. Сайн тал нь болохоор бүгд бие бинийгээ кэрлж идэг, анхаарч идэг. Ийм учраас нөгөө алуурчид гэдэг зүйл тийм зүйл хяналтанд байж идэг. Яг тэгэхээр одоо нөгөө Африкийн овогттой нөгөө өөрийн хүүхэд гэж байдаггүй. Өөрийн хүүхэд гэж байгаа. Бүгд нэг овгийн хүүхэд гэж аахгүй. Хин ч хамаагүй тэр хүүхдийг аваад өсгөж идэг, тэрвэрж идэг. Ийм учраас нөгөө хайр халамж тогтоол мэдэрж байгаа учраас тийм аюул үүсгэх нь хамаагүй багтаа байдаг гэсэн. Тэгэхээр нөгөө сум гэдэг чинь бас тийм. Хот болохоор бодгилжилт гэдэг зүйл явагдчихад байгаа гэсэн. Хүн болгоно одоо өөрийн бодгилийн төлөө анхаарна гэсэн. Өөрийн карьер, өөрийн мэрэгжил. Би одоо гадаа орлоод ингээ явж илаа гэхэд одоо тэг олон хүмүүс таньдгүй хүн орлоо явж илаа гэхэд тэг маргааш тэдний хүүхдүүд ингээ санаа зовхгүй. Тэгэхээр илүү нөө ирээ цэрэг үйлдэл хийх магадлал өсдөг. Хоёрдугаарт өөрийг нь хайхарч байгаа хүн маш бага байгаад байгаа учраас тэндээс нөгөө юм бусдыг одоо хайрлах мэдрэмж багтаагаар өснө гэсэн үг. Тэгээ дөнгөж бид нар чинь индивидуалисттэй бодгилжилт болцоод дөнгөж одоо тий 10 жил болж байгаа юм биш. Тэгээ энэ хот чинь сууринжаад өчнөө одож байгаа. Тэгэхээр нөгөө Хойд Солонгосын орогдлын жишээ бас энэ дээр айгүй гоё жишээ болдог. Хойд Солонгос чи ямар амар даралтай ус хэлээ дээ. Төрсөн өдрөөрөө л цагаан будаа иддэг. Тим ядуу. Тэндээс арай гэж зүхтаачаад хаус хятаар дамжаад Монголын говьор дамжаад тий арай гэж өмнөд Солонгост очсон байгаа байхгүй. Тэгээд нөгөө нийгэмшүүлэх сургалт энэ төр аваад тэгээ одоо нөгөө айгүй гоё идэж үзээгүй хоолоо идээд үзэж үзээгүй кино тэ зурагтаа үзээд ингэжсэн хэсэг хугацааны дараа амин орлох тухай анх удаа бодож үзсэн гэж байна. Өмнөд Солонгос ирсний дараа л өмнө тэр зовлонгоос байхдаа амин орлох тухай бодож байгаагүй. Яагаад тэр өмнөд Солонгост ирсний дараа юу вэ гэхээр тэнд гэр бүл нь байхгүй. Өмнөд Солонгост байгаа хүмүүс бол гэр бүлтэйгээ байгаа шүү дээ. Тэнгүүд тэнд гэр бүл байхгүй хинч өөрийг нь хайхрахгүй гав ганцаараа байгаа юм шиг мэдрээд байгаа хөөх. Тэр олон хүмүүсийн дунд. Тэр олон гайхамшигтай тэр сайхан барилга тэг байсан ч гэсэн хинч өөрийг нь хайхрахгүй учраас ганцаараа байгаа юм шиг мэдэрч байгаа гэсэн. Тэгэхээр нөгөө тэр зүйл чи яг энд болоод байгаа гэсэн. Гэтэ яг үндэ эн чи ямар ч найз нөхөдгүй хүмүүс зөндөө байгаа гэсэн. Тэгэхээр тэр хүмүүст ганцаардал байгаа. Тэр хүмүүс алуурчин болно гэсэн үг шүү дээ. Ганцаардал байгаа сэтгэл зовлон асуудлууд үүснэ. Тэрний хажуугаар нөгөө хүчирхийлүүлж байгаа хүүхдийг анхаарахгүй бас тийм зүйл байгаа гэсэн үг. Одоо суманд бол боддоо нэг хүүхд ингээл хичээл дээр танаа хүүхдийг ингээл амар зодсон байна, амар муухайгаар хэлсэн байна гэл тэнгүүд хиний хүүхд ингээл асуув. Тэгээ аав нь тэр эйжент тэр буцаад ингээд нөгөө шийтгэл тэр хүн дээр ирж идэг учраас бид нэр өөртөө нэр хичээдэг. Тэнгүүд энэ дотор ингээд те нөгөө хинч хамаагүй юм шиг ийм байдлаар те хитрхи ингээд нөгөө эрх чөлөө гэдэг нэрээр хитрхи нөгөө бас ингээд хүний хүмүүс чанар бас алдагдаад байгаа байхгүй. Эрх чөлөө бол маш гайхалтай сайн зүйл. Гэхдээ үүний хажуугаар тэгээ хүмүүс чанарыг хайхархаа болоод байгаа. Энэ л одоо ийм таны яриад байгаа зүйлийн цаад мөн чанар л та. Бас гоё үнцэг шүү. Нөө та нөө Lovely Bones гэдэг нэг Bones илүү нэг юм кино үзчихсэн нэг юм алуурчинтай бас тэгээд яг тухайн алуурчин нь болохоор яг хуршайлын залуу нэж тардаг залууч яг ахмад насны хүн. Тэгээд харахад бол ийм нүдний шилтэй маш ийм номын даруухан тийм айгуу ийм тогтохтой нэг хүн байгаад байгаа хгүй. Тэгээд гэр нь маш гоё цэвэрхэн цэмцгэр байдаг. Тэгсэн яг тухайн охиныг бол нөгөө алсан хүн нь болохоор цуврал алуурчны тухай кино хгүй. Тэр хүн нь болохоор тэр ах байдгийн гээд ингээ бодонгууд ер нь бас too much is too good гэж яриад байгаа штэ. Хитрхи нөгөө сайн байх, хитрхи ингээд зөв байх, нөгөө талдаа бас нэг жоохон буруу болчоод байдгаа гэдэг чинь тий. Тэгэд зарим талаараа ингээд нэг хит ингээд бүх юм дээр сайн байгаад аав ээжийнхээ үгэнд ороод ийм хүүхдүүд бас эргээд бас нэг жоохон сөрөг талтай байх. Ахаа. Яг тэр нөгөө алуурчин ч болохоор гаднаа зүгээр тийм царай л үзүүлж байгаа болохоос биш. Дотроо тийм биш байхгүй. BTK гэдэг бас алуурчин бас зүгээр л family guy байсан. Зүгээр л тэ одоо юм
хүүхдээ хайхардаг те зүгээр л юм хиний санд оромгүй тийм хүн байсан. Тэгэхээр нөгөө тэр хүмүүс тийм дүр эсгэж явж ийлаа гэдэг тийм одоо нерд ч юм уу те номын хүмүүст одоо тийм байна гэсэн үг биш. Номын хүмүүс дотор яг ямар зүйл байдаг вэ гэхээр ихвчлэн нөгөө аав ээжийнхээ контролд аягүй хүссэн учраас эрхчлөөнд аягүй тэмсэн хүмүүс үүдэг. Аягүй их эрт тусдаа гарахыг хүснэ. Аягүй их одоо те насанд хүрсэн тусдаа гарсны дараа эцэг эхийнхээ эсрэг тэрслэн гэдэг ч юм уу иймэрхүү зүйлүүдээс анзаарагддаг. Гэхдээ одоо яг тийм нөгөө дугууны доодох нотон гэдэг шигтэй нөгөө номой хүмүүс одоо тийм одоо яг аллагын юутай байна гэсэн юм бол байхгүй. Номой хүмүүс дотор нөгөө маш их бугалсан сэтгэл зүйн мэдрэмж бухимдал ийм зүйлүүд бол байж болно. Аллагаас бол хол л доо. Ер нь одоо та ингээл сая ярьж ин сумд гэл ингээл ярангууд бас сумдад тий анслагдсан жоохон аймагт бас нэг юм жоохон асуудал гараад байдгаа. Тэгээд тэр бол бас нэг юм нэлийн хүндөхстэй сэдв юм болоо. За яг Улаанбаатарын хотын хэмжээнд бол сэтгэл зүйч нар тий сэмүүд ч гэдэг юм уу очоод бас зөвлөгөө авах бүрэн нээлттэй байна л да. Гэтэл одоо нөгөө сумаасаа хүртэл юм хол бас амьдардаг хүмүүс байгаа шүү дээ сэтгэл зүйн асуудалтай. Тэр хүмүүсийн талаар та бас хэрхэн яаж хардаг вэ? Яг өөрөө сэтгэл зүйн тусламж авах чадамжтай хүн бол сэтгэл зүйчд хандаж болно. Өөрөө судалж болно. Бүх одоо бид нар ч гэсэн яг тэгэл даваад болоод гарч байгаа. Харин өөрийн тусламж авах чадамжгүй хүнд магадгүй сэмүүд ч юм уу хэрэгтэй гэсэн үг. Одоо нөгөө одоо байлгах байртай, уулгах эмтэй те. Одоо ийм газар тусламж хэрэгтэй гэсэн үг. За тэр хүн хэрвээ аюул учруулах одоо гэмгүй хүн бол яг хөтэй байж л байна үз. Одоо иргэн тойрны хүмүүст аюул учруулад байгаа үед л одоо хязгаарлах хэрэгтэй болж байгаа юм л да. Одоо эрх мэдлийн байгууллагад мэдэгдэх хэрэгтэй болж байгаа юм л да. Таны ер нь анзаараад байгаа, хараад байгаа хүмүүс ч ингээл харддаг штэ. Ялангуяа та бол мэрэгжлийн сэтгэл зүйч ингээл харчингууд ер нь одоо манайхны дунд нэг энэ асуудал одоо хэцүү байна да гэж нэг хардаг те нэг хилчмээр санагддаг бас зүйл байгаа лөө. Хамгийн их сэтгэл өвдөгч байгаа зүйл бол ерөөсөө гэр бүл. Одоо түрүүний яриад араар тавилт гэдэг зүйл ерөөсөө яг тахал болчих, орчин үеийн тахал болчих. Бид нар нөгөө ковидыг үед яана гэж амар сандарч исэн ч гэсэн араар тавилт чинь амар байгаа байхгүй энэ нийгэмд. Тэгэл одоо эрэгтэй хүмүүс баг сэтгэл зүйчд хандахгүй шүү дээ. Айгуу цөөх ханддаг. Угаасаа дэлхийн нийтэд юм байдаг. Тэгээ хаяа хандахаараа тал нь баг араар тавилнаасаа болж хандаж байгаа. Эмэгтэй хүмүүс ч гэсэн маш их араар тавилж байгаа. Тэгэхээр нөгөө энэ гэр бүлийн энэ ариун нандин гэдэг юм байхгүй. Хоёр талын хоёр хүний сэтгэл шархлал ингээл болчихж байгаа юм биш. Цаана ингээд хүүхдийн амьдрал насан туршийн тэр гэр бүлийн толгой амар юм зүйлүүд яригадаад байгаа хөөх. Тэгээд бид нэр ганцхан ингээл нэг хүний кейс гээл өөрсдөө яриад байгаа ч гэсэн ингээд би нөө мэрэгжлийн хүнээс харахаар маш олон байгаад байгаа хөөх. Тэгээд тэрийг ингээд нөө төдийлөн хүн ингээл гаргаж ирээд яриад идэггүй учраас ингээд ийм зүйл одоо хаасаагүй юм үржигдсэн байхаар энэ нийгэм нэлэнхүүдээ ингээд уналтанд ороод байгаа хөөх. Тэгэхээр бод зөвөр энгийн сэтгэл судлал биш зүгээр энгийн санхүү талаасаа ч яригдж болно. Зүгээр ээж аав хоёр хоёулаа хамт байсан бол тэр хүүхэд магадгүй ийм сургуульд сурах байсан бол ганцхан ээж болчихлоо. Тэр хүүхэд одоо өөрөө ажиллаж төлбөр олох хэрэгтэй болоод сургуулийн магадгүй төлбөр нь тэгээ магадгүй олохгүйгээс болоод сурч чадхаа болох ч юм уу. Ингээл одоо сургуулийн сурж байгаа төвшин идж байгаа хоолны төвшин хүртэл буурч идэг гэсэн. Зүгээр л эдийн засгийн улс орныхоо эдийн засгийн талаас. Тэгэхээр улс орны эдийн засгаас ч гэсэн гэр бүлийг хамгаалах нь аюул чухал. Яагаад тэгэхээр нөгөө хоёр одоо эцэг их нь хоёулаа байж байгаа хүмүүс чинь хамтраад ядаж лизинг авчдаг. Тэгэхээр нөгөө мөнгө илүү хэрэгэлдүүлж яадаг. Тэгээ улс орны барилга бүтээмж байгууламжид хүртэл нөлөөтэй. Тэгэхээр эдийн засгийн талаас ярихад юм байвал сэтгэл зүйн талаас ямар байх нь бол шал өөр. За яг зарим хүмүүс сайн хойд аав сайн ээжтэй таарсан цөөхөн. Яг энэ тохиолдол байгаа. Гэтэ энэ айгу цөөхөн тийм сайн хүмүүс зүүн байгаа л да. Гэхдээ ихэвчлэн л нөгөө дутуу хайр мэдрэхтэй хойд аав эсвэл өөртөө бас өнчин хүн өдөгч гэдэг шиг нөгөө хойд аав хойд ээж учраас нөгөө ээж аавтайгаа хүүхд болгон зөрчилдөн шүү. Тэнгүүд энэ хойд аав учраас хойд ээж учраас гэдэг ч юм ийм бодол төрнө. Гэх мэтэр ингээд нийгэм ингээд тэр чихтэй нөгөө жижиг нөлөөнүүд чинь олон дахнаар үржигдчихээр ийм амар аюул болоод байгаа хэрэг. Тэгвэл энэ дээр л аюул шаналж явдаг. Салт бол гэхдээ үргэлжлүүлээд тэр. Тэг яг хөө тэгээд энийг аюул сайн авч явж чадж байгаа хүмүүс байгаа. Тэд нар бол тий одоо их төвчээр гаргаж тий их одоо хоорондоо хүлээцтэй байсны Гэтэ энэ одоо араар тавилтуудыг сэргийлэх боломжтой. Энэ дэр үл яг цэвэр сэтгэл зүйн боловсролыг та бүхэн маш сайн эрэлхийлэх хэрэгтэй. Бид нэг ингэж боддог. За судалчин да. Гээл нөгөө харилцаа муудаал яваад байдаг. 2 жилийн дараа бүр муудцсан байдаг. Нэг мэдсэн чинь л тэ нөхөр чинь араар тавьчихсан. Болол явчих жоох. Тэгээд эндээ оройтцсан. Тэгээд буцаага засах гэхээр намайг араар тавьсан үний төлөө би яагаад хийчих хэвтэй. Ингээл нөгөө холдчихдаг. Тэгэхээр сэтгэл боловсрол сэргийлэгч гэдэг юм уу тийм. Та нэгэнт ирсэн байгаа дээр бас цаг байгаа дээр ер нь бас энэ талаар нэг жоохон ярил бас таны яг эмзэглэж явдаг дээр нь бас нэлээд мэдлэг одоо юутай ах шиг байна.
Тэр энэ тал дээр би нөө олон хүмүүстэй ажилласан болохоор ер нь гайгүй сайн. Тэгээ би өөрөө бас нөө Christian болохоор Christianity-ийн үнд зүйл чинь манай эхнээс Христийн шашин байл та. Тэгэхээр нөгөө араар тавилт гэдэг зүйл байтугай. Өөр эмэгтэйг тачаад харах төдөд чи түүнтэй завхаарсан адил нүгэл үлдсэн гэдэг ийм нөгөө өндөр ёс зүйн шаардлагаар амьдэрдэг учраас анханасаа ингэ нөгөө орж ирэх сувгуудаа хаачдаг гэсэн бодол дотроо. Тэгэхээр нөгөө толгой дотор тийм зөрчил бол баг үүсдэггүй. Айгүй амар байдаг. Тийм яг сургаалын дагуу биш амьдарч байгаа хүмүүсийн үед нөгөө фэйсбүүкээр нэг хөрхөн харагдаад идэг. Тэгээд лайк дарчлаа. Тэгээд лайк дарж байгаа тэр унтчихаагүй шүү дээ. Гимгүй шүү дээ гэж бодоод ингээл нөгөө тэр толгой дотор нь тэр хүний дотор ийм зүйл үүсээд байгаа гэсэн. Тэгээд энэс бодит авилын байдаг гэхээр за би магадгүй их нэртэй байлаа. Их нэр маань ийм биетэй байлаа. Тэнгүүд тэнцээ илүү гоё биетэй харагдаад шүү дээ. Тэгвэл мэдл хот дотор юу үүсдэг вэ гэхээр их нэр маань хангалтгүй гэдэг зүйл толгой дотор ингээд тогтмол үүсээд байгаа байхгүй. Тогтмол би тийм медиа үзэл, тийм порн үзэл, тийм Instagram дагаал ингээд байгаа үед бол айгүй юм толгой дотор зөрчилтэй байдаг. Энэ зөрчлийг эр хүн давна гэдэг маш хэцүү. Маш хэцүү. Ийм учраас нөө эрэгтэй хүмүүс илүү хурах магадлал өндөртэй байдаг. Тэгэхээр миний хувьд хамгийн сайн зүйл бол тийм үзээд байгаа нүдэл хязгаарлалчих. Нүд чинь тийм хараад байгаа цагт толгой дотор чинь тийм юм байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ тэмцлийг дийлэхэд айгүй хэцүү. Харахгүй байх үед бол тэмцэл баг байхгүй. Тэмцэл маш бага байдаг, айгүй амар байдаг. Тэгээд энэ бол би өөрөө маш хүчтэйгээр тэмцэжтэй маш их тэгээ сахил хүртсэн хүн шиг л тэмцэж ингэж давж гарч исэн зүйл. Тэгэхээр ингэж тэмцэх шалтгаангүй хүний үед ингэж тэмцэнэ гэдэг бол маш хэцүү байна гэдэгт би итгэлтэй байна. Гэхдээ та чадна. Медиагаа багасгачих, тийм юм үзэхээ багасгачих. За ингэх юм бол арай дээр болж чадна. За эмэгтэй эрэгтэй айл хамаагүй талаас ярих юм бол араар тавигч хүмүүсийн нийтлэг болдог кейс бол юу вэ гэхээр за араар тавьжлаа, баригдчихлаа. Тэнгүүд хамгийн дөрөнд хэлдэг үг нь чамаас болсон гэж хэлдэг. Нөгөө өнөө буруутгах гэсэн. Сэтгэл зүйн талаас яагаад вэ гэхээр би нөгөө тэ араар тавих ёсгүй гэдэг хүмүүжлэр багаас өссөн байсан араар тавьчлаа гэж бодъё. Тэнгүүд аимшигтай ийм сөрөг мэдрэмж өөрөө тухай авах гэдэг байхгүй. Тэгэхээр тэр мэдрэмжийг хүлээн зөвшөөрөхийн тулд хүн яадаг вэ гэхээр чиний буруу гэж хэлдэг. Чамаас л чи намайг хайрлаа. Тий яг чи намайг хайрлаагүй, чи намайг халамжлаагүй. Чи надад анхаарал тавьж исэн бол гэж. Эмэгтэйчүүд бол аюу ихтэй гэж хэлнэ. Эрэгтэй хүмүүс бол тий чи өөрөө бас сайн байж чадсан бол чи өөрөө бас хүндэтгэл мэдрүүлсэн бол иймэрхүү юм аюу хэлнэ. Гэхдээ яг гендэж би гондоч би гэдэг шиг тэр нь үнэн ч үж магадгүй. Гэхдээ араар тавих болсон элтсийн шалтгаан ч юм бол явж таны өөрийн нөгөө таашаалыг хайсан зүйл ч юм байхгүй. Би болон сэтгэлийн таашаалыг хайсан гэсэн үг байна. Тэгэхээр гимт тийм үйлдэл хийж байгаа. Гэхдээ өмнө бол магадгүй араар тавихгүй гэж боддог байснаа эхнэрээ харахаар эхнэр нь ингээл байнга өглөөл өөрийн үйл хүндлэл ахаар тэрнийг эмэгтэй өөрийн амар гой хүндэлж харцад байдаг. Тийшээ явчмаар санагдаж байгаа. Тэгэхээр нөгөө энэ бол зөвтгөж боломоор зүйл бол ингээд байж болох талтай. Өнцгөөс нь ярих юм бол зөвтгөж боломоор. Гэхдээ араар тавилтыг зөвтгөх шалтгаан гэж байхгүй. Яагаад тэгэхээр энэ бол эцээц таны өөрийнхөө бие сэтгэлийн таашаалын төлөө хийсэн зүйл гэж ойлгох хэрэгтэй. Яагаад бид нэр энэ дээр тисэх ёстой вэ гэхээр энэ зүйл дээр төвчих ёстой вэ гэхээр хүүхдийнхээ төлөө, эхнэрийнхээ төлөө, нөхрийнхээ төлөө, өөрийнхөө төлөө. Араар тавьсны төлөө за хүүхд яаж хохирно бол тодорхой түрүүнд ингэ ярьлаа. Нөгөө хүн бол бас сэтгэл зүйрээ гэмтэн өөрөө бас гэмтдэг гэдгийг хүмүүсээ мэдэхгүй байдаг. Яаж өөрөө гэмтдэг вэ гэхээр би нэг эмэгтэй жоод нөхрөө араар тавьчлаа. Эсвэл би эхнэрээ араар тавьчлаа гэж байна. Гэтэл тухайн хүн мэдээж шоконд орох юм бол үнэн амар хямрана, өөртөө итгэлгүй болно маш хүнд тусна. Араар тавьсан бас өөрөө гэмтчихэд шалтгаан нь self sabotaging behavior гэж үүдэг. Өөрийгөө хоролдог зан үйл гэж байна. За энэ яадаг вэ гэхээр бид нэр өөрийнхөө үнэт зүйлийн эсрэг зүйл хийгээд тэрийг өөрчлөхгүй залруулахгүй би яваад байхаар өөртөө дургу болж эхэлдэг 70 дахь хүмүүсэр маань. Ингэснээсээ болоод өөрийгөө шийтгэх зүйл хийдэг. Тэнгүү та нар хэрвээ ийм байгаа эсхийг мэдхийг хүсчихвэл ингэж бодоод үз. Багадаа ингэж тавьдаг байсан гоё мөрөөдлөдөө бодоод үз. Тэнгүүд гоё мөрөөдөлч мөрөөдөх ирэхгүй юм шиг санагддаг. Яг тийм юм хийсний дараа. Тийм байх юм бол тэгэхээр тэр хүн өөрийн үн цэний мэдрэмж алдаад байгаа учраас нөгөө ерөнхийлөгч болон нөгөө амар том улс орны хөгжүүлэн гэж хэлсэн хүн чинь тийм бодохоор за миний дэгдэгч гэжтэй зүгээр ууй гэж бодно. Аюу хуумаар санагдана те. Ягаад тэгэхээр нөгөө тэр дотор өөрийн нөгөө гимт мэдрэмж нь мэрээд байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дэр яг зөвлөх вэ гэхээр өөрийнхөө буруу нөгөө хүний бурууг аль аль шударгаар хэлэх хэрэгтэй гэсэн. Үнэхээр тийм мэдрэмж орж ирээд тийм зөрчил бодол орж ирээд байгаа бол араар тавихаас өмнө ярилцах хэрэгтэй гэсэн. Миний буруу юм байна. Би үнэхээр өөрөө арчааг учраас тэр юмхтэй татагдаад байна. Ягаад тэгэхээр би махбодыг чи эзэн нь оюун санаа чинь байх хэрэгтэй болохоос ш. Би махбод чи оюун санааны эзэн байх юм бол жинхэнэ нөгөө хүүхнүүдийг хараад татагдаж эхэлнэ гэсэн үг байхгүй. Эмэгтэй хүн ч гэсэн араар тавина. Тэгэхээр
бодол санаа чинь эзэн байхын тулд хоорондоо сайн ярилцаж ойлголцох хэрэгтэй. Надад ийм бодол төрөд байна тий. Би бол ингээд гэхдээ нөгөө хүн ч гэсэн тэрийг сайн ойлгодог байх хэрэгтэй. Тэрийг ингээл за нөхөр нь за надад ийм зөрчил үүсээд би энэ дээр тэмцэж гин гэж хэлэхэд ихнэр нь чи намайг яад оруулж байгаа ингээл ороод ирдэг бол нөхөр тийм ярьдгүй болно гэсэн үг байхгүй. Тэгэхээр ерөөсөө нэг харилцсан ингэж нэгний дэмждэг ойлголт аягүй сайн байх хэрэгтэй. Тэгээд миний нэг ойлгосон зүйл болохоор өмнө нөгөө нэг өнгөцгөн харилцаа гэдэг зүйл надад аягүй амар санагддаг. Сэтгэл санаа гараад дасаж тэ ингэ шаналхгүй тий. Тэгээ энэ бас л нөгөө нэг Холливуудын явуулгын л бас нөлөөлөл автцсан байсан байгаа юм л та бага одоо залуу наснда. Тэр нь юу гэсэн үг вэ? Одоо тэр нь өнгөцгөн харилцаа гэдэг нь болохоор одоо ердийн хүнд би дурлаад аягүй сайхан байж идэл нөгөө нь өөр хүнд аваачлаа гэж боддог. Яг тийм зохиол байгаагүй л дээ. Гэтэ одоо нөгөө нөхөн ингээд таалагдахгүй ч юм. Энэс бол аягүй сэтгэл санааны хохирол аваад байна. Тэнгүүд өнгөцгөн харилцаа буюу casual relationship гэдэг зүйл аягүй одоо хүчийг аваад байгаа. Энэ яа гэсэн үг вэ гэхээр нэг сэтгэл санаагаараа дасахгүй одоо үерхэн одоо бэлгийн харьцаанд байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ нь одоо аягүй сайн гэж одоо бид нэр үзээд байгаа. Одоо нэг хэсэг аягүй их явсан. Тэгээд би нэг аягүй сайн туршлага хурааж энэ бол ирээдүйд хэрэг болно гэж бодсон боловч эсэргээрээ бас аягүй их гэмтэл учруулж идэг хүнд. Яг тэгэхээр нөгөө ийм судалгаа байгаа. Эрэгтэй хүн олон хүнтэй бэлгийн харьцаанд орсон багтсан гэр бүл нь богинохон байх магадлал нь өсөж байна гэдэг байхгүй. Тэгэхээр нэг эмэгтэй хангалттай болж эхэлнэ гэсэн үг. Бас наачист айхтар мэдээгүй шүү. Би заяаны одоо хань гэж одоо ойлголт байхгүй л дээ. Гэтэ би нэг хүнтэй суух байлаа гэж бод. Суухаас өмнө 5 хүнтэй байгаад туршлага хураацсан байлаа гэж бодъё л дээ. Гэтэл тэр дунд нэг хүн амар травматай амар сэтгэл зүйн асуудалтайгаас болоод би тэрнээс траума аваад тэгээд яг суух хүн дээр очихдоо туршлага хураасан кейс илүү өөрөө бас гэмтэлтэй ч ирэх боломжтой гэсэн. Тэгэхээр нөө эрг зэрэг талтай л дээ. Тийм байна. Ер нь одоо араар тавилтын дараа гэр бүлийн харилцаа амжилттай байх магадлал хэр байдаг юм бол амжилттай байсан гэр бүлүүд байдаг. Гэхдээ маш хэцүү. Яг тэр чинь зүгээр насан туршийн хартаад нөгөө хошин шогийн кино мөн дээр нөгөө цэрмаг бодлоо гэл нөгөө үгийн эмгэнтэй залуугийнх нь юмыг хайраал харддаг гэдэг шүү дээ тий. Одоо тэр чинь одоо яг бодит байдлын тусгал байхгүй. Тэгэхээр нөгөө тим зүйл чи одоо мартагддгүү. Хүний дотор байж идэг. Тэгэхээр ер нь бол яг аль хэдийн тим зүйл рүү орсон бол одоо тэнийг одоо шүүж байгаа юм биш. Гэхдээ тим зүйл рүү ороогүй байгаа бол тим зүйлээс аль болох сэргийлэх хэрэгтэй. Ялангуяа гэр бүлийг бол одоо маш юм ариун гэрээ гэж бодох хэрэгтэй. Яг гэрлэлт бид нар батлуулж байгаа юм. Энд чинь гэрээ байхгүй. Тэгэхээр нөгөө гэрээ зөрчсөн байгууллага бол тий өөрөө нөгөө бүх хариуцлагыг хүлээдэг шиг энийг гэрээ гэж хүндлэх хэрэгтэй. Тэгээд нэгэнт гэр бүл болоод одоо энэ хөөрхөн үерхэд хүүхдүүдийн үерхэл биш болчихлоо шүү дээ. Хариуцлага маш том хариуцлага гэж бодох хэрэгтэй. Бодол санаа чинь махбодыг чи эзэн байх хэрэгтэй гэдэг зарчмыг өөртөө суулгаад тэгээд цаашдын гэр бүл сайн сайхан байхын тулд одоо энэ миний тухай биш гэсэн үг байхгүй. Яг үнэ. Араар тавилт гэдэг бол маш амиа хичээсэн зүйл. Тэгээд нөгөө нэг буруутгаж байгаа болохоор биш. Би сэтгэлийн таашаал идэх тийш явчихж байгаа учраас. Тэгэхээр одоо би чухал биш. Одоо хүүхдүүд одоо энэ тогтолцоо энэ гэр бүл чухал. Тэгээд хоёр хүн хоорондоо харилцан дих ёстой. Тэгээд нэг хүн амар үнэнч байгаа л амар хичээгээд хахад нөгөөдг нь ингээл өөр хүмүүстэй ингээл уулзч чаал яваад идэг байлаа хэцүү бас тийм. Одоо бит 2 сая таныг орж ирэхээс өмнө ярьж л да нөгөө Мишель Обама ч 2-7 хоногт ер нь нөхөртөөгөө заавал одоо нэг удаа тийм 7 хоног бол арай богино болчиход байна. Арай ингээд ойр хорхон болчиход байна. Ядаж 2-7 хоногт нэг удаа болцоо. Гэр бүл гол нь одоо нөгөө хосын харилцаа одоо төвлөрсөн юм гэр бүл байхгүй бол хит одоо нөгөө хүүхэд төвтөө байх нь бас сөрөг үр дагавруудыг нэлээд гаргадаг гэдэг чийсэн. Та бас ингээд нөгөө сая араар тавилт гэж ярьж л да. Ер нь ингээд хосуу дудах тусам нэг жоохон юм хөрөх гэдэг ч юм уу тий нэг юм одоо урд нь яг авч исэн тэр гоё мэдрэмжүүдээ авахаа болгох ч юм уу. Энэ тал дээр ер нь та ямар тип үзүүлэхүүнд байна? Энд дээр бол би зүгээр эвлэрэл гэж хэлээ. Та ямар ч краштайгаа суусан. 2 жилийн дараа тэр хүч унтраа штэ. Нөгөө драмын театрт нэг Yesterday гэдэг нэг жүжиг тавигдчихсэн Наранбаатарын найруулагч. Тэгээ тэр бол өөр хүнтэй ингээ нөхөр араар тавьж байгаа тухай гардаг. Гэхдээ явж үндэ тэр нөхөр араар тавьж байгаа биш яг үндэ нөхөр нь ойлц байсан болж таардаг. Тэгэхээр нөө өдөр болгон шинээр өчигдөр гэдэг бидний дурлалт байхгүй өдөр болгон шинээр дурлална гэдэг санааг тэр жүжигээ гаргаж ирсэн л да. Тэгэхээр нөгөө өөртөө та бүхэн бүтээлчээр нөгөө хүнтэй өдөр болгоноор дурлж болно. Эсвэл миний хувьд бол ямар зарчмтай гэхээр дурлал болоод одоо сайн юм биш. Одоо надад миний хүүхэд, миний эхнэр, миний гэр бүл таатай байх нь чухал. Надад илүү том зорилго байгаа. Энэ улс орны төлөө, хүмүүсийн төлөө те би өөрөө бурханд итгэдэг учраас те энэ ертөнцийн сайн сайхны төлөө гэж боддог. Тэгэхээр дурлах чинь хамгийн том зүйл биш байхгүй. Гэхдээ нөгөө дахиад нөгөө Холливуудээс те эсвэл медиа санаандгүй дурлал амар чухал юм шиг л гаргадаг. Хамгийн чухал зүйл юм шиг. Тэгэхээр дурлал гэдэг чинь амьдралд нэг гоё орж ирээд цаашид бол таны ухамсар таны гэр бүлийг авардаг байхгүй. Дурлал биш. Цаашид бол дурлал таны гэр бүлийг сүйтгэн. Яг тэгэхээр
өөр хүнд дурлах магадлал өндөр гэдэг байхгүй. Тэгэхээр магадгүй нөгөө хамт байсан хүн чинь жоохон нөхөр чинь ингээл айгүй анх гой залуу байснаа сүулдэ та чөлөө цагаараа юу гэдгийг харсан ч айгүй сонирхолтой биш болчихж байгаа. Сонирхолтой байгаа болчихж байгаа байхгүй. Эхнэр амар хөөрхөн хүн байсан ч хүүхд төрөөснийхаа дараа өсмөрсөн сексэц явж хахаар гой харагтай биш болчихж байгаа байхгүй. Одоо дурлалд найдаж болохгүй. Одоо ухамсартаа найдах хэрэгтэй гэсэн үг байхгүй. Ухамсараар энэ зүйлийг авч явна. Дурлалд найдах юм бол ер нь сүрх юм баталгаа. Би нэг сонирхолтой юм ярьчих. За. Би нэг удаа гэрэлснийхаа дараа нэг юм дууны клип үзсэн чинь ингээл аюу гоо шинээр дурлж байна тэр клипэн дээр. Тэгээ надад амар гой санагдаад романс үзээд тэгснэ би ингээд толгой дотор ингээд төсөөл үүснэ гинт хүй. Ягаад энэ одоо надад сонирн байгаа даа. Бодогдож байгаа юм. Надад одоо дахиж дурлах гэж байхгүй шүү дээ. Тэ? Би юу дурлал төлөвлөж байгаа бол би салахаар нууцхан бэлтэж байгаа гэсэн үг байхгүй юу? Гэр бүлийн ерөө сөрүүлэхэд бэлтэж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгмэд бид нэр өөрсдөө мэдхгүйгээр бас ингээд романс хайгаад идэм бил. Тэгэхээр энэ дээр яг нөгөө цэрэг шиг өөрийгөө хатууж ялах хэрэгтэй. Одоо Спартын нөгөө нэг соёл иргэншлийг би айгүй биширдэг л да нөгөө нэг Спарта, this is Sparta гэдэг. Тэр хүмүүс чинь түүхэн хүмүүс байсан. Тэр хүмүүсийн яг ингээд түүхэн тийм барилга тэр хүмүүст нэгч байхгүй гэж байгаа байхгүй. Одоо Афин шиг тийм гайхалтай барилга байхгүй. Зүгээр л цэвэр оюун санаа одоо тэр цэрэгжилт дайны тулааны юмнаар алдартай боловч оюун санаа нь айгүй чухал байсан. Тэр хүмүүст одоо хана хэрэм гэж байгаагүй хот гэж байгаа байхгүй. Тэр хүмүүс яг оюун санаа нь ингээд түүхэнд алдартай болгож үлдээж байгаа. Тэр философи нь тий одоо спартанчууд те дайснууд хідүүлээ байна гэж асуудаг зүгээр хаана байна гэж асуудаг гэдэг ч юм уу те. Зүгээр ингээд та нар яагаад ийм улсын сан төсөв байгуулдаг юм бэ гэхээр те тэрийг манж байгаа хүн ялзарчнаа гэдэг ч юм уу те ингээл ийм дайчин те сэтгэлгээ баг. Тэгэхээр өөртөө тийм сэтгэлгээ суулгаад те одоо надад дурлал нэг л байсан. Те нэг л байх хэрэгтэй. Дахиж дурлал их нэртэй дурлна. Одоо цаашдаа би ухамсараар зарцуулна. Яг асуулаа л да нөө дахиж дурлал одоо мэдээж дахиж бас нөө хажууд байгаа хүнд бас ингээд байн гоё дурлаад баймаар нь штэ. Тэгээд тэр гоё нэг юм халуун байдлаа яаж одоо таны хувьд яг таны одоо тэр дурдсан тэр Мишель Обамагийн quality time гэж чанартай цаг энэ зүйл бол аягүй чухал. Тэгэхээр бид нар их нэрт би одоо их нэртэйгээ ингээл тоохгүй нэг герт хамтдаа тэг хэдэн метр квадрат дотор хамтдаа харилцаа яаж ч хурж магадгүй хамтдаа байсараа харна. Харин анхаарлаа цаг зав хоорондоо хэр зарцуулж байгаа гэдгээс хамаарат харилцааны чанар өсөж идэг. Тэгэхээр яг таны хэлсэн бас яг айгүй оновчтой яг туршлага дээрээс сонсогдож байна л да. Угаасаа яг 7 хоног бол жоохон ойрхон дээд. 2-7 хоног бол яг болдог цаг баг. Тэгэхээр 2-7 хоногтой нэг ч юм уу те хаяа нэг болцчихдаг. Болцдохгүй маяг зүгээр хамт гэртээ цаа яглаад гоё юм ярьж суух хэрэгтэй. Тэнгүүд нөгөө гэр бүл дотор юу болдог вэ гэхээр 2 жилийн турш ярьсан, 3 жилийн турш ярьсан, 10 жилийн турш ярьсан хүмүүс ч одоо хоёул юугаа ярих вэ гэж бодоод байдаг байхгүй юу? Гэхдээ ярих хэрэгтэй. Яг үнэ. Ягаад тэгэхээр эхнэр нөхрийнхөө тухай ярмаар гоочрс өөр хүнтэй ярмаар байдаг. Нөхөрдөө эсэргээрээ. Тэгэхээр ингэхгүй тул бас дундад чинь ярих юм байгаа. Өөр хоорондоо бас ярих юм байгаа. Таны хэлдэг шиг яг зөвхөн хүүхдтэр төвлөрөөд байх биш, хоорондоо бас ярьж явах хэрэгтэй. Тэгэхээр нөгөө шинээр дурлах боломж бол стил байгаа. Яагаад анх дурлсан чинь дахиад сэргэж болно. Эсвэл та тэр хүний талаар мдээгүй сайн зүйлүүд бас сэргэж явах боломжтой. Яг энэ дэр маш олон жил амжилттайгаар гэрэлтэй хатгалж явсан настай хүмүүс бол аягүй гоё юм хэлж магадгүй гэж бодож байна. Тийм бах тий. За тэгээд хэдүүлээ маш гоё одоо олон сэдвийн өрөөнд ярьлаа. Эхлээл нийгмийн сэтгэл зүй, за тэгээд Crime Pots подкаст хүний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлөхөөс үлдээ бүр ингээд гэр бүлийн асуудал руу ороод их гоё өргөөжтэй мэдээлэл өглөө гэж бодлоо, сонслоо. Тэгээд Бадрал маань маш гоё юм ойлгомжтой тайлбарлаж ярьлаа гэж бодож байна. Тэгээд бит хоёрын магадгүй асуугаагүй таны хэлмээр исэн зүйлсээ үл эхэлж болно. Тэгээд ярилцах ерөнхийдөө цаг маань дуслаа л да. За би яг төгсгөлт нэг юм хэлчихлээ. Яг ярих гэж байгаа юм дээр яг холбоотой бол нэг синглтэй холбоотой юм ярьчаарай. Сингл хүмүүс. Одоо бид нар ч бас сая зөндөө л нэг юм хамтран амьдрал ярьлаа штэ тэ ганц бие хүн бас байна штэ. Окей. Окей, за явж өөрж оролцуулсанд баярлалаа. Хоёр хөтлөгчтэй бол аявих баярлж байна. Яг хоёрын асуултнууд нь бас яг ингээд нөгөө энэ нийгмийнхаа сайн сайхны төлөө яаж хүмүүст юм өгчих вэ гэж одоо бодоод байгаа чинь бол мэдрэгдэж байна. Энэ дээр бол нийгмийнхаа хүмүүсийн өмнөөс баярлалаа гэж хэлмээр байна. Надад бол яг хэлье гэж бодож байсан юм бол нэлээд асуултынхаа дотор бол яригдчихлаа. Тэгэхээр таны яг синглтэй холбоотой асуултыг одоо сонсцгоо тэгээ тэрийг хариулаад бас гэдэг. Одоо ингээд за тийггүй. Одоо ингээд хүмүүс чи одоо ингээд маш олон хүнтэй л харьцаж байна ер нь ганц бие хүн чинь тий. Тэгээ одоо яг энд ч одоо ингээд хүнээ зөв таних гэдэг одоо нөгөө сая таны яриад байгаа нөгөө сошиалор ингээд маш олон тарих угаалтууд гэх юм нэг юмнууд болцоод яг нөгөө саяны хэлдэг хөнгө харилцаа гэдэг ч юм уу тий. Тэнгүүд одоо эндээс ингээд яг quality харилцаатай болох гээд ингээд үзэх гэхээр одоо чиний мөнгө чинь хэрэгдээ тий. Чиний юу чинь хэрэгдээ энэ ч гэдэг юм нэг ийм нэг идрүүч гэдэг юм ийм байгаад байна. Халуун сэтгэл байхгүй байгаа. Тэгэхээр одоо энэ одоо би муу байна уу? Ханаас хүн дурлуулж чадахгүй байна уу? Эсвэл би баяжих хэрэгтэй болчиход байна уу?
Тэ яг нөгөө бодголжилт чинь дахиад явагдаад байна л да. Дахиад яг нөгөө халуун сэтгэл гэж байхгүй. Нэг би одоо их нэртэй уулзахаас өмнө нэг хүнтэй болцоход бол тэгээ би 3 S хардаг гэж хэлсэн тэр хүн. Тэгээ сэтгэл, санхүү тэгээ нөгөө зүйл те. Тэгэнгүүт тэгээ би бол тэгээ окей ойлгочихж байгаа. Тэгээ надад энэ гуруула байлаач гэсэн байгаагүй л тэгээ гуруула байсан ч гэсэн би нэг өдөр тэрийг алдахад энэ хүн надтай байхгүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр тийм хүн чинь яг цэвэр ашиг харж байгаа гэдгээ ярихаас ч ичгүй байгаа хүн гэдэг бол шулуутцсан байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бас нөгөө хүний яг хүн чанарыг харах хэрэгтэй. Айгүй яг ийм сайн хүмүүжлэлтэй айлын хүмүүс хүнийг яг сэтгэлээр нь хайрладаг хүмүүс байгаа. Гэхдээ бид нэр баяжих хэрэгтэй гэдэг дээрээс баяжих хэрэгтэй гэж бодож байна. Тий. Яг тэгэхээр үнэхээр одоо баярыг үнэхээр одоо яг сайн хүнтэй суусан ч гэсэн бид нар яг нэг хариуцлага би бол мөнгийг нэг тоодог байсан аахгүй тий. Тооцоо моцоо нэг хаягдаа баг мөнгөж харддаг байлаа шүү дээ. Тэгмүүд яг гэр бүлтэй болоод тэр мөнгө гэдэг чинь аягүй чухал. Тий. Би тэр хүмүүсийн өмнө үүрэгтэй байхгүй. Тэгэхээр мөнгө олох нь бол чухал. Гэхдээ одоо тий яг зөвхөн мөнгө хардаг хүн бол аягүй чанар муутай. Би бас яг багасаа аягүй сайн хүмүүжлэлтэй айлд өссөн. Одоо эцэг их хүмүүжил аягүй сайн. Одоо охин найзууд маань аягүй сайн хүүхдүүд байсан. Их сургуулийн найзууд аягүй сайн хүүхдүүд байсан. Тэгээ яг гараад хүнтэй ирэхэд гэсэн чи бүр шокнд орсон. Тэгээ бүр юу вэ? Ямар амар ашигч, ямар амар хүн чанаргүй, хүн чанараа нуухгүй хүүхдүүд зөндөө байд юм бэ. Тэгээд нөгөө яг одоо таны ярьж байгаа шигтэй ингээд ийм итгэл алдарчиж байгаа байхгүй. Тэг ингээд хүш эднэр ч одоо ямар амар хүн чанаргүй гэдэг. Би ингэж амар хичээж, ингэж их зүрхтгэлээ зориулах хэрэг байна уу? Анх бол ингээд үргэж байгаа хүнд амар сэтгэл гаргаж байгаа шүү дээ. Тэнгүүд ийм хүн чанар муутай хүнд чинь би сэтгэл гаргах хэрэг байна уу? Тэг эн чинь зүгээр баг нэг залууд баг өөрөө таалагдахгүйх юм шүү. Тэг тийм хүнд би таалагдах гэж хичээх хэрэг байна уу гэд. Тэг ер нь бол ингээд нөө эрэгтэй хүн ингэж эвдэрдэг байхгүй. Эмэгтэй хүн ч гэсэн эвдэрдэг. Эрэгтэй хүн бас ингэж эвдэрдэг. Тэгэд засартлаа уудна. Тэг ийм байгаа учраас гэр бүлтэй болох айгүй хэцүү болчихж байгаа. Яг үнэхээр сайн ингээд одоо яг хоорондоо төгс эмэгтэй хүнтэй таарна гэдэг баг боломжгүй. Тэгэхээр ер нь нөө төрийн нуруу төвшин байхад гэдэг шиг л нэлээд дажгүй үнтэй л танилцчаад бусад юм дээр хоорондоо харилцан эвлэрэлцэх хэрэгтэй гэсэн. Тэгээ болгоё гэсэн сэтгэлтэй хүн байх хэрэгтэй гэсэн. Өөрөөхөө чичирчдэг хүн байх юм бол айгүй хэцүү. Эмэгтэй хүн эрхэлж болно. Гэтэ яг нөгөө ингээл намайг л харагдах хэвээр намайг л миний харал байх хэвээр гэдэг сэтгэлгээтэй байл нөгөө эрэгтэй хүн дэндүүх ачаа үрчдэг баг. Тэгэхээр нөгөө харилцан ингээд яг болгож чадмаар хүмүүс бол олдно. Гадуур ингээл өөрийгөө цацаалтай ингээл сурталчлал өөрийгөө яагаад ба эмэгтэй хүмүүс чинь оогоос нөгөө givers and takers гэж хүн байгаа эмэгтэй дэч биш. Тийм хүмүүс чинь ер нь л нөгөө яг ашиг дээр үнэлдэг байх магадлал өндөртэй гэсэн. Тэгэхээр нөгөө парадокс нь юу вэ гэхээр нөгөө амар хүмүүжлэлтэй нүд чи их хөвчлээ ингээл чимээгүй те нөгөө нэг олдох сувг нь айгу багтай байж идэг тэр хүмүүс чинь. Олдтой байж идэг гэж шүү дээ. Бити санаа зовоо. Олдох нь олдонд яг нөгөө сувг нь айгу зүйтэй те. Тэр сувг. Хоёул ч баг хувийн зөвлөгөөг авсан сууж гинэ яаж. Бадрлын маань хувьд ер нь ойрт комеди хийж гинэ үү? Юу болж гинэ? Яг энэ комеди салбартаа сэн сайхан болж гинэ. Комеди хийлгөө нэлээ удажлаа. Тийм. Гэхдээ ер нь бол хийн. Буцаад хийн. Орон үсттэй. Орон л та. Тэр хажуухан л байж л та. Тэгээ манай хэд бас хорд ирээч буцаад юм хийгээч гэж тэгж л тэгээд хэсэгтээ бол яг бодол санаа жоохон өөр газар байгаад байна л да. Комедид бол хайртай юу байгаа. За окей. За баярлалаа ямар ч маш гоё одоо ярилцлага боллоо гэж тэгээд цаг зав гаргаж ирсэн танд маш их баярлалаа. Тэгээд ирээдүйн ажил үйлсэнд гэр бүлд нь бас хамгийн сайн сайхан эрүүлэн их сайн сайхан ямар гоё юм бэ. Эрүүл гэдэг бас аягүй хүчтэй санагддаг тийм. Яг зүгээр зан сэтгэл зүйн үзэгдэл байсан ч гэсэн. Тэгэхээр эрүүл хийсэнд баярлалаа. Сонсож байгаа хүмүүст бас бүгдэнд яг надад таны эрүүснийг бас өрөөе. Тэгээд та хоёртоо бас баярлалаа. Арын албанд ажиллаж байгаа хүмүүст баярлалаа. За баярлалаа. За гурлаа зэрэг ахалч. Зя.